Одоо Мөнх Тэнгэрийн элчин гэвчтэй. Тэгээд одоо Мөнх Тэнгэрийн элчнэр ямар нийгэм байгуулад ямар төр улс байгуулад яваад байна. Би сүүлдүр ойлгохоо чиглэлээ. Сүүлийн 25 жил бид нар энэ Эрдэнэ төвлөрд шиг ийм томоохон бүтээн байгуулалт ер нь хийсэн үү? Энэ улс орны эдийн засаг томоохон одоо үр ашигтай ийм сайлын үнэ гэж нэрлэгдэхээр ийм томоохон юм бүтээн босох уу? Түүгээ бид нар эргээд харъя л да. Бид 70 жил ард түмний хөрөнгө мөнгөөр бүтээсэн энэ их бүтээн босголтыг л цэнхэр ягаан тасалбараар ховчлал авсан шүү дээ. Ард түмэн тухайн зах зээлийн мэдлэггүй байсан. Бид энэ патент лиценз гэдэг юмар улс орныхаа газар нутгийг хувааж өгөөл үр дүнд нь энэ Монгол орны гол горих бохирдоод л байгаль экологийн тэнцвэргүй байдал алдагдаад л нөхөн сэргээлт гэдэг юм хийж чадхаа байгаад л эцэг хүүхдийнхээ алтан шарилыг хүртэл эргэж чадахгүй болоод нутгалж байсан тэр төрсөн бөөрөн дээрээ эргэж хөргөөж чадахгүй болтол Монгол хүнд орд орсон шүү дээ. Энэ бидний байгуулж байгаа нийгэм энэ. Энэ банк санхүүгийн байгууллагын олон байгууллагад ампуурсан. Ард банк, даатгал банк, хадгаламж банк, хөдөө аж ахуйн банк. Энэ бидний туулж ирсэн түүх шүү дээ. Энэ алт дийлдрийн хэрэг, энэ Дубайн хэрэг гэж зөндөө юм гарлаа. Улс орны эдийн засагт үр ашиггүй. Ард түмэнд очих ёстой тэр баялаг маш олон жилээр хоошоо сунсан. Ийм л нөхцөл байдлуудыг бид нар хийж штэ. Ард түмэн маань ядуу байна. Зүдэн байна. Эдийн засаг хүнд байна. Өвчтөе зовлонтой байна. Цус ойртолт их байна. Сэтгцийн өөрчлөлттэй болон мансууруулах бодис домтож байгаа хүмүүсийн тоо сүүлийн үед нэмэгдэж байна. Нийгэм стресстэй байна. Гэхдээ энэ ард түмний чинь оюуны санамж гэдэг юм арилаагүй шүү дээ. Мэдж байгаа бид нарыг. Юу хийх нь вэ гэдгийг харж байгаа. Буруут нь хинбэг үл яалтчгүй л энэ засаг барьж байгаа хүмүүс шүү дээ. Энэ өмнөх засгийн газрын үед л ийм увайгүй асуудал хийснээс болж л ийм боллоо шүү дээ. Тэгээ энэ Монгол улсын үндсэн хуулийн 25-ийн 1 дэх заалт, Монгол улсын засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх заалт, энэ улсын хурлын 24 дугаар тогтоолын 2 дугаар заалт, төрийн өмчийн тухай хууль гээд энэ олон хууль зөрчичөөд засгийн газар кабинетээр ажилласан. Хууль ерөөсөө зөрчөөгүй. Улсын хурлд оруулах боломж байхгүйсэн юм аа. Бид нар буруу юм огт хийгээгүй гэж сууж байгааг юу гэж ойлгох юм бэ бид нар? Энэ хаанхын ёс юм бэ? Бид нар маш зөв юм хийчлээгээд яриа зогсож байгаа хүмүүсийг бид нар одоо юу гэж ойлгох вэ? Тийм учраас энд одоо ямар ч байсан бидний гарч байгаа энэ асуудал бол ард түмнийхээ нэрийн өмнөөс энэ ардын намын 65-ын бүлэг зоригтой шийдэл гаргалаа л гэж би бодож байна. Энэ олон удаагийн тайлбар хийгдсэн учраас энэ дээр энэ болгоныг дурдаад авах хэрэг шаардлага байхгүй гэж бодож байгаа. Хүмүүсийн нэг бол мэдж байгаа гэж бодож байна. Энэ байнгын орны гаргасан санал дүгнэлтүүд олон хуулийн тухай заалтууд дурдсан байлаа. Энэ маань бол энэ ард түмний төлөө хийж байгаа ажил. Монгол цаашдаа Монгол төр шиг төр байх уу? Цэвэр бизнес явах уу гэдэг асуудал ярьж байгаа. Бид нар өмч хөгжлийг буцаах асуудал яриаггүй. Бид нар малыг хураах асуудал яриаггүй. Бид нар орон сууцыг буцаах асуудал яриаггүй. Цэвэр бизнесийг, цэвэр одоо хувийн өмчийг хураан авах, нийгэмшлэх тухай яриаггүй. Тийм учраас энэ асуудал дээр бол бид нар ийм хандлагатай байгаад баяртай байна. Баярлалаа.